Та бүхэнд томилох эрхээ албан тушаалтан буюу удирдах албан тушаалтны бүртгэлийг цахим системд хэрхэн бүртгэх талаар мэдээлэл өгье. Мэдүүлгийн мөрдүүлэлтийн цахим системд ИБАТ өөрийн эрхээр нэвтэрч орно. Системд нэвтэрсний дараа урьдчилан мэдүүлэг хянуулсан албан тушаалтнуудын томилгооны мэдээллийг оруулж өгнө. За асуумж гэснээс авилгатай тэмцэх газраас хариу эрдэнэ төлөвтэй урьдчилан мэдүүлгийн жагсаалтыг гаргаад үйлдэлтсэн дээр байгаа нэмэх тэмдэгэн дээр дарж томилогдсон, томилогдоогүй эсэх талаар мэдээллийг оруулна. За томилогдсон бол тухайн томилогдсон огноо тушаалын дугаарыг оруулж өгөөд хадгална. За үүний дараа удирдах албан тушаалтны бүртгэл буюу УАТ бүртгэл гэсэн зэс та бүхэн нэмэгдсэн байгаа. За тухайн зэс рүү ороод шинээр үүсэх төлөв дээр дараад бүртгэх үнийхээ регистрийн дугаарыг оруулж өгнө. Регистрийн дугаарыг бичээд шалгалт тавьж дарснаар тухайн албан тушаалтны маань хувийн мэдээлэл болон томилогдсон огноо албан тушаал шийдвэрийн дугаар харагдана. За ингээ хадгалах тавьж дарснаар удирдах албан тушаалтныг бүртгэлээ.